Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн аудио дугаараар манай мөрөөдлийн зүгүүр боловсролын төвийн захирал Батам Цэцэг оролцож байна. Өдрийн мэнд хүргэе. Хай, өдрийн мэнд. За, өнөөдрийн дугаараараа нэг юм чухал сэдв ярих гэж бодлоо л доо. За, тэр сэдв маань хаанаас гаргаж ирсэн бэ гэхээр манай нэг боловсролын төвийн хүүхэд нэг мангас багш гэдэг нэг юм үг гаргаж ирсэн л дээ. Тэгээд тэрийг сонсоод байж хахад мангас багш гэдэг чинь юу юм бэ? Юу гэсэн үг юм бэ гэж ойлгохгүй. Тэгээд бид нэр пэйж хуудсан дээрээ постэр бичсэн тийм мангас багш гэж хэнийг хэлэх вэ гэдэг ингээд эрэл хайгуул хийсэн чинь доор нь л 9 жорын команд орж ирсэн. Та тэрийг уншсан уу? Уншсан. Ихэнхдээ дандаа нөгөө багш нар холбогдсон байсан. Тэгээд дандаа л шаардлага тавьдаг багш бол мангас юм аа. Хүүхдээ хараас хөөцөлддөг багш мангас юм аа. Тэгэл ерөөсөө даалгавраа хий гэж хэлдэг багш мангас юм аа гэдэг ингээд багш нар тэрийг нөгөө өөр дээр амар хүн дээр тусгаж авцсан байсан. Тийм тэр тэгээд тэндээс бас ингээ харахаар ингээл амар олон давтагдсан юм нь багшиг ягаа манхүүс мангас гэж байгаа гэхээр тэгэл бид нар шаардлага тавьж байгаа шүү дээ. Тэгэл тэрнээс болоод юм муухай юм гарч ирж юм гэл. Шаардлага гэдэг үг амар олон давтагдсан л та. Тэгэхээр багш нар ингээд шаардлага гэдгийг ингэж яг юу гэж ойлгоод байгаа юм бэ гэдэг нэг юм ойлголт гарч ирээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ өчигдөр нөгөө баахан ярилцсан ялла тий. Тэгээ нөгөө манай багш нар чинь нөгөө нээлж аваад өчигдөр нэг ажиллаад өгнээд ярилцаад хоолнд ороо сууцгаасаа тэгж явахдаа яг тэр пэйж утсан дээр явсан хариултуудыг хараад шаардлага гэдэг чинь өөрөө яагаад ингэ хүүхдийг айлгаад байгаа яагаад мангасаараа дуудуултлаа багш тийм хэцүү болчиход байгаа юм энэ төр гэл тал талаас нь та зүгээр амуралтал бахан ярьсан. Тийм тэгээд яг тэр талаар бас ингээд нөгөө подкаст хийх болж байгаад Жэний бас амар том баярлалаа гэж хэлмээр байна. Тэрээс надад бас их хүн туссан шүү. Нөгөө хүүхдүүд маань нөгөө одоо багш чи одоо хүүхдийн хамгийн ойрын найз те хамгийн сайн туслагч нь байхад мангас нэртэй болсон байдаг. Гэтэл ийм те өөрийнхөө ингээ буруу ойлголтоор те шаардлага тавьж байгаа гэдгээр хүүхдүүд ийм муухай дур зүрх үлдээх гэдэг надад бас онцгой санагдсан. Тэгэхээр ингээд шаардлага гэдэг зүйлээ багш нэгдүгээр ойлгоё гэж би бодсон. Тэгээд өчтөрийн ярианаас нэг шаардлага гэдэг чинь тэгвэл хоёр янз байд юм биш дээ. Ингээд эрэг шаардлага тавьж болж байна. Эсвэл хүүхдийн хүсэл зорилгыг унтраас ийм сөрөг шаардлага гэдэг юм хоёр юм байд юм байна гэдэг ингээд ярианаас ойлголоо л доо. Тэгэхээр энэ хоёулаа гоёс нэрээ те эрэг шаардлага гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ? Багш яаж тэгвэл шаардлага тавихтаа эрэг тавих хэрэгтэй юм бэ гэдгийг ярилцгаа. Харин тий яг шаардлага тавьдаг гэдэг ингээ багш нар нөгөө амар их тийм үгээр өөрсдийнхөө алдаагч юм өөрсдийнхөө бүх юмыг ингээд хаачж байгаа байхгүй юу? Одоо ганцхан автерик барьчаал тэр автерикээрээ 5 давхар байшин барих гэж байгаа юм шиг л тий. Шаардлага гэдэг үгээр бүх юмныхаа хариулт болгоод байгаа байхгүй юу? Гэтэл тэр шаардлага чинь хүүхдэд яаж хүрч ийн гэх бид нар баахан тал талаас ярьсан. Тэгэл эрэг шаардлага, сөрөг шаардлага гэж тэгвэл хоёр хуваая гэд тий. Тэгэхээр эрэг шаардлага нь юу юм? Тэгвэл сөрөг шаардлага нь юу юм гэд ингээд. Тэгэхээр эрэг шаардлага гэд өчигдөр би тэгэхэд ярьжсэнээрээ бол энэ ерөөсөө хүүхдэд урам зориг өгдөг, мотивац өгдөг. Одоо жишээлбэл юу гэдэг чинь одоо чи энийг чадсан биш үү? Тэгвэл одоо энийг ч чадчихна дөө гэдэг ч юм уу те. Энд чинь нөгөө талаасаа бас нөгөө шаардлага гэдэг чинь нөгөө хүний чинь тухайн ажлыг хийлгүүлэх гээл байгаа шүү дээ. Тийм. Нөгөө багш чинь өссөн үр дүндээ хүрэхийн тулд нөгөө хүүхдийг хөдлөхгүй л байгаа нэг процесс аахгүй. Тэгэхээр чинь яаж хөдлөх вэ гэдэг нь өөрөө бас амар утга учиртай болчиход байна л да. Тэгээд одоо урам зориг өгч хөдлөж болох юм те. Вау чи энийг чадсан биш үү? Одоо тэгвэл энийг хийчихгүй юу гэдэг ч юм уу те. Ингээд мотивашнтай холбоотой ийм шаардлага байж болж байна. Тэгээд Жэнид одоо жишээлбэл юу байна те? Эрэг шаардлага. Эрэг шаардлага гэвэл урам зориг өгнө гэдэг дээр бүр үнэхээр бас яригч жишээ юм л да. Тэгээд нөгөө хүүхдүүд маань ингээд нөгөө гэрийн даалгавар ингээд баян хийдэг зүйлгээ ойлгоцсон ч юм уу. Ингээд гэрийн даалгавар гэл тэгэхээр ингээд за хийчихээ гэл нэг гítл ингээд нөгөө нэг би бас нэг хүүхдээр анзарч хахад хүүхд за энэ даалгаврыг чи ингээд хийцэн биш үү? Хүүхд за тэгвэл би ч юм илүү гоё нилээ дахиад хүндрүүлээд өгнө гэдэг ч юм уу. Ингээд урам зоригтой ингээд одоо нөгөө хийж чадж байгаа зүйл дээр ингээ урам зориг өгөх хаа хүүхд дахиад нөгөө хийх хүслэнд хүрдэг. Тэгэхээр заавалчгүй нөгөө одоо чи энийг хий гэх ингээ шаардаад байхгүй урам зориг оруулчихад хүүхд чинь тэгээ хэлсэн хэлээгүй тэр шаардлагыг чинь өөрөө бэлгэлээд явчихдаг. Тэгж надад их санагдсан. Тэгэхээр ингээд нэг зүйлийг нь одоо манай Соко багш хэлдэг дээ. Нэг зүйлийг нь хийж чадж байгаа юм одоо тэр 10 юмны нэг хийж чадсан юм дээр нь хүүхдийг маш сайн урамшуулад тэгсээрэл тэр 10 зүйлээ явсаар хагаад гэдгийг хийж чаддаг болно гэдэг тэр санаа надад их гоё таалагддаг. Тэгэхээр ингээ хүүхдийн чадж байгаа зүйлээр нь урамшуулаад өгөх юм бол
шаардаад байгаа шаардлага чинь шаардлага биш болчихно уу? Тэр хүүхд өөрөө тэр шаардлагыг биелүүлээд эхэлнэ гэдэг тийм кейс нэр нь санаанд орж ирж байна да. Тийм ихэр чи гол юм нь нөгөө хүүхдийг бид нар чи сурах гал байгаа хөдлөхгүй л байгаа л процесс яваад байгаа шүү дээ. Тэгэхээр чи нөгөө бас ийм тодорхой хүлээлт үүсгэж бас хүүхдэд шаардлага тавьж болох юм тий. Одоо жишээлбэл чи энэ даалгавраа хийж чадна уу? Би чамд итгэж байна. Гिचдэг ч юм уу. За энэ бол бүр яг миний арга байхгүй юу? Би ингээд хүүхдүүдийг тий одоо ялангуяа захирлын өрөөрөөч дандаа л хэрүүл шуугаад таарсан хэрэг төвөг таарсан. Ууралсан бүхтүүдийг ирэхээр захирлын өрөөлөө оруулах. Багш нар хөтлөө ороод ирдэг байхгүй юу. Тэгээд тэр үед чинь ингээ яг үнэндээ хөөх юм тэр чинь гинт хэрэг биш л байгаа байхгүй. Тэгэхээр чи би тэрийг загнаа шийтгэх юм чинь цаана бүр амар утгагүй зүйл. Тэгэл дараагийн удаа би чамд ингээ тайлбарлаад өгсөн учраас чи ойлгоцоо. Тэгээд дараагийн удаа чамайг ингэхгүй гэж бодож байгаа багш нь итгэж байгаа гэл ингээд тий явчихаар яг үнэндээ дараагийн удаа бараг орж ирдгүү шүү. Юусэн орж ирдгүү нэг тийм зүйлүүд бас надад бас амар их анзаардаг. Тэгээ миний хэрэгэлдэг аргууд бол тэр нэг болохгүй нөхдөөдий чинь тэгээ итгэл хүлээл гэж ингэж явуулах нь тий. Хүний итгэлийг хүүхдээ ер нь бараг алдахгүй байхыг амар хичээдэг. Тэгээ тийм юм бас хүүхдүүд амар их анзаардаг. Тэгээд хүний итгэлийг алдчихна гэдэг чинь маш том юм хариуцлага тий маш том юм зүйл байгаад байдаг учраас хүүхдүүд нэг тухайн хүнд нөгөө нэрээ хамгаалахын тулд дахиж тийм нэг асуудал үүсэхгүй байгаа юм шиг санагдаад идэв. Тийм. Өсвөр насны хүүхдүүд бас нэг тийм ингээд нөгөө юмыг чадж байгаа өөрөө гэдэг мэдрэмжийг авахыг амар хүсдэг. Одоо яагаад бол өсвөр насны хүүхдүүд ч ингээд нөгөө би хүн болох гэдэг төлөвшөөд явж байгаа. Тэнгүүд л заавал аав ээжээр хилэлдэхгүй ингээд өөрөө юмыг хийж чадна гэдэг ч юм уу тийм хүсэл нэг оргилцсан байдаг юм шиг байна. Тэнгүүд л өө чи энийг ингээд чадсан биш тийм мундаг юм аа чи бүр энийг ализэнэ чадчих гэх тийм өө нэг юм чадсан мэдрэмж илүү их онож өгдөг юм шиг санагдсан. Тийм. Тэгээд баг энэ чинь насан турш үн ч гэсэн байдаг шүү дээ. Бид нар Жэни чи подкаст хийж чаднаа. Гэсэн чи Жэни подкаст хийцэн. Дараа чи подкаст хийх уран зориг ордог. Тэгэхээр чин заавал дараа чи подкаст хийгээч гэж нэг шаардлагаад байхгүй. Биш үү? Бас хүн болгонд ер нь бол тий эрэг шаардлага гэдэг чинь хэрэгээр нөлөөлд юм байна. Тийм. Бас яг нэг тийм зүйлүүд байгаад идэг шүү. Тэгээд ер нь бол нэг юм итгэл хүлээлгэх тий тэгээд дээрэс нь урам өгөх чи чадна штэ энтер гээд одоо хэлэх тий энэ чинь ингээд яг үнэндээ багшаас нэг тийм амар бүр нэг амар том юм суулж аваад тий хохирол өчрүүлж байгаа юм юусаа байхгүй штэ гэхдээ дараагийн харилцааг дараагийн нөгөө нэг тухайн хүүхдтэй тий одоо ойлголцох зүйл дээр амар том өшүүрэг бас болоод байгаа шиг байгаа ингээ харахаар тий угаасаа л болж байгаа байхгүй тэр чинь тийм тэгээ бас нөгөө нэг шаардлага дээр чинь нөгөө юунууд идэв штэ нэг юм одоо юу ч юм дэ хариуцлага суулгах ийм процесс бас яваад байгаа байхгүй шаардлага гэхээр чинь тийм хариуцлага суулгах чи одоо жишээлбэл юу гэж бодож байна яг хариуцлага суулгах гэдэг чинь мэдээж урам зоригийн бадраагаа тэр хүүхдэд итгэл хүлээлгчлээ тэгэхээр тэр хүүхд нэг талаараа урам зориг ч гэсэн нөгөө талдаа тэр хүүхд хариуцлага байна гэсэн. Чи энэ даалгавраа ингэж сайн бод чи энэ миний заасан энэ дүрмийг ингэ сайн ойлгоцсон байна. Одоо тэгвэл хоёулаа дараачихынхаа руу орыг гэдэг чинь тэр хүүхдэд урам зоригоор чи нөгөө талаасаа за би дараачихыг нь хийж чадна. За би тэгвэл дараачихаа хийч юм. За тэгвэл би энийг сурахын одоо дараачихаа багшийн заах байгаа хичээлийг ойлгохын тулд би энгийг тийм хичээлдээ ядаж анхааралтай сууя. За би тэгвэл багшийн өгсөн даалгаврыг хийчээ дараачихыг нь одоо би одоо хийдэй ч юм уу. Ингээ нэг талаараа ингээд нөгөө хүүхдэд даалгавраа хийх нөгөө хичээлдээ оролцох юм хариуцлага ирж байгаа юм болов. Би бол тэгэж байна. Харин тийм. Тэгэхээр чин бид нар ингээд багш нар ялангуяа тий ингээд үгний утгыг цаашаа ухах. Тэ нэг юм орчин хэрэгтэй байна. Дээрээс нь дахиад одоо шаардлага гэдэг үгийг хүртэлтэй бид нар өчигдөр фэйсбүүк дээр бичээд хавийн амтныг эмзэглүүлээгүй байсан бол өнөөдөр энэ подкаст гарахгүй шүү дээ тий. Тэгээд дээрээс нь орой бүрээс 10 хэдүүлээ тал талаас нь энэ сэдвийг ингээл ярилцсан гэдэг чи өөрөө цаана нь юу вэ гэдгийг ингэж ухаж ойлгох юм бас яваад байна шүү дээ. Тэгэхээр чин бид нар яг үндэ ямар шаардлага тавиад байгаа вэ? Ямар шаардлага тавиад байгаа болохоор нөгөө хүүхд чинь нөгөө багш ихтэй ингээ мангас гэж зуудаад байгаа юм. Гэтэл нөгөө багш чинь бол хүсэж байгаа юм нь нөгөө хүүхдэр чи даалгаврыг хийлгэх. Нөгөө хүүхдэр чи сурсан юм баттгэх. Нөгөө хүүхдэр чинь тий одоо ингээд ойлгоод авчаасаа хийгээд авчаасаа хүсээд байгаа байхгүй юу? Гэхдээ нөгөө нэг юм арга зам нэг өөр тий одоо нэг уулын орой руу авирахтаа тулахад нэг нь алхдаг байлаа хэд нөгөө нь мөлөвдөг байлаа нөгөөх нь магадгүй онгоцоор дээр нь гараа суучиж байна шүү дээ. Тий. Тэр чи ингээд
зорилго нь тодорхой. Гэхдээ нөгөө хүрж байгаа арга зам нь өөр байгаад байна л да. Нөгөө хүүхдийг чи сурах гэж байгаа. Багш болгоны мөрөөдөл чинь л тий. Нөгөө хүүхдийг чи сургах, сайн сургах одоо юу гэдэг тий нөгөө хичээлийнхаа ойлгоод авчаасаа хийгээд авчаасаа ирээдүйд өөрт нь хэрэгтэй штэ гэдэг нэг юм бодол яваад идэл гол юм нөгөө хүүхдийн чи тэр нэг уул руу мацуулаад тий гэл зовоогоод тэгэл амьсгаадуулаад нэг юм дарамт шахалт өчрүүлээд байх юм уу эсвэл нөгөөдхий чи ингээд амар хөөрхөн хөөе чи чадчих штэ өө чи мэдчих штэ өө чи гэд ингээд хөөрхөн урам зориг өгөө дээшээ ингээд өөрийг нь гүйлгэх тэр нэг шатхууны цээж дотор нь тий чи бүрс амар гоё гэлээ тийм багш чинь нөгөө нэг уулын оройн дээр заачаал за ийшээ хүрээшээ бүгдээрээ гэж чадахгүй байгааг нь чирээдгүүд үүрээдгүүд гэтэл багш тэр амар ядарч байгаа штэ тийм одоо чи энийг хийж энэ тэгж болохгүй байх би шаардлагынхаар биелүүлэхгүй байх ингээл маш стрессэнд орж байгаа тэнгүүд зөв шаардлага тавиад эхлэх юм хүүхдэд урам зориг хайрлаа тий итгэл төрүүлээд тэр хүүхдийг өөрөө нь уулзах заах юм бол төрүүлээ хүчтэй нөгөө багшаас тий багшаас төрүүлээл зүгээр урд ороод ваахан авдээ зүгээр 20 30 зүгээр бижигнээл гүйчих шүү дээ тийм шүү тэгэхээр чи нэг юм шаргуу ажиллах гэдэг юм уу ухаалаг ажиллах гэдэг юм уу гэдэг сонголтос байгаад байгаа байхгүй тий ийм хард бүх юм руу зүтгээ хэлтэй. Эсвэл нөгөө үүрээд яваад байгаа шүү. Багш чи нэг хэцүү эцэг ихтэй нь үүрцэн явчих шүү. Нөгөө үгтэй чи. Тэгэж яриул бүднийг хайж болох. Тэгэж яриул эцэг их нь өөрсдөө ч гэсэн мангассан юм аа юу нэг багш хэлсэн. Тэгэхээр чи ингээд яг үндэ багш бол өөрөө тий ингээд махраад байгаа байхгүй юу нөгөө үгтэй чи сурах гэж одоо нэг хэсэнд ухаан зарахгүй байна. Тэгээ махан биеэрээ зүтгээд байна. Нөө энэ дээр ингээд сайхан ухаалаг, зайлтай шүү. Ажилламаар байгаа байхгүй юу бас тий. Манай нөгөө хулган багш яадаг нөгөө масктай байх хэрэгтэй гэдэг шиг. Хүүхдэд ерөөсөө ингээд хичнээн тэр хүүхд ингээд одоо бас хэцүү шүү дээ. Одоо 10 юм өгч жоод тисийг алдна гэдэг чинь тэр багшд маш хэцүү байгаа гэтэл ингээд маск зүгээд яах вэ? Өө чи энэ нэгийг чадсан биз дээ. Өө энэ нэгийг ямар зүйл дараалалнаараа дагуу ботсон юм бэ? За тэгвэл энийг бодож байгаа юм чи ойлаа тэгвэл хоёр дахьыг нь ингэж бодъё ч юм уу ингээд нөгөө нэг ингээд маска зүгээд хүүхд рүү bayr нь бол. Тийм. Яг улан багшийн хэлээд байгаа маскны санаа болохоор ерөөс нэг арга зүйн юмнуудаас яваад байгаа алталт нь. Тийм. Тэгэхээр нөгөө багш одоо Жэни багш яг Жэнигээрээ шууд тэр анги руу дайрч орж болохгүй л байхгүй тий. Жэни гэдэг чи өөрөө юм хөөрхөн өрөвч зөүлийн сэтгэлтэй зөөлөн дуута намуухан яриад тий. Хүн болгоныг инэрч хайрладаг тий. Бүр юм нэг бүдий тврээл авдаг нэг ийм хөрхөн багш байлаа. Тэр анги руу шууд тэрүүгээрээ дайрч ороод тэгэл яг тэрүүгээрээ харьцаал те. Iron Man хоо тэрэ инэ тооны гэл ингээл бүгдэнд нь ээжих нь хандаал ингээд ахаар чинь багш өөрөө ядарчиж байгаа. Тэнгүүд нөгөө 10 зүйл заасны чи 9-ийг алтчлаа гэж гомдсон шүү дээ. Яагаад ойлдог шүү дээ. Тийм хит нөгөө нэг хувь хүнээрээ ингээ хүүхдүүдтэй бас холбогдох бас хэрэггүй л дээ. Яагаад буцаад багш тэр өөрөө тэндээсээ шантарна. Буцаад тэр нөгөө нэг хувь хүнийхээ нөгөө нэг үнэлэмжээр хандсан хүн хүүхдүүдтэй буцаага тэрүүгээрээ ингэж юу авах гэдэг ч юм уу. Хариу авах гэдэг ч юм уу. Тэгэхээр багш юусвал багш гэдэг масктай авах хэрэгтэй. Тэр хүн хүүхдэд хайртай хүн байлаа гэдэг тийм бүх хүүхдийг хайрлана гэсэн үг биш. Багш бүх хүүхдийг хайрлаж угаасаа амжихгүй. Тэгэхээр багшийн маск гэж нэг юм чинь маск гэдэг жоохон юм байж магадгүй л тийм сонсож хонцгүй байж. Гой нэр олж өгье. Тийм гой нэр олж өгмөр санагдаж байна. Тэгэхээр ингээд багш гэдэг хүний хийх хэмжээгээрээ хүүхдүүдтэй харьцах. Хэмжээ тийм. Хувь хүний эсвэл нөгөө нэг тим юм дуртай гэдгээр хүүхдүүдтэй харьцах шаардлагатай гэсэн. Тэгээ ихэнх тохиолдолд нөгөө нэг юу яагаад ах шиг одоо би ч өөрөө бас 2 хүүхэдтэй сургуульд явж байна. Эргээд ингэ хүүхдүүдтэйгээ нөгөө орой ярьдаг байхгүй одоо жишээлбэл өнөөдөр болсон гашуун зүйл юу вэ? Өнөөдөр болсон баяртай зүйл юу вэ гэх нэг хоёр асуултын хүрээнд дандаа ярилцдаг байхгүй. Ягаад тэгэхээр би өнөөдөр болсон гашуун зүйлийн сэтгэлтэн тэлгээд шүн унтуулмааргүй шүү дээ. Тэ тэр чинь ингээд бидний сэтгэлийн шарах болол үлдэн шүү дээ. Тийм учраас ингээд би ээж хүний хувьд тэрийг гаргах гал ингээд хүүхдүүдтэйгээ ярьдаг байхгүй. Тэгэхээр чи ингээд ихэнхдээ ингээд нөгөө айцсаар нь удирдцсан юмнууд багш нараас амар гарч ирээд идэг. Айцсаар нь шахацсан. Тэнгүүд одоо чи энийг хийхгүй болвол тэ би чамдар муу дуу тавина. Чи тэд тасалбал одоо энэ удирдлын дүнгийн чи тайхгүй. Тэдэн удаагийн удирдлын дүнгээр чи зэрэгцүүлж байгаа нэмж хасаалт тоог чинь тавьчин ч гэдэг юм аа юу гэдэг тийм нэг юм юугаа аваад зайлаараа нөгөө хувийг аваад зайлаараа гэдэг үг бас шүү дээ тийм ингээд одооны багшаар хамаагүй бас гайг арчимгүй хувийг хэрэгээ шийтгэе болсон юм шүү дээ бид чи хувийг хэрэгээ аваад зайлаараа гэдэг л үеийнх шүү дээ тийм тэгэж энэ нөгөө айцсаар нь шахах айцсаар нь дарамтлах нэг ийм юмнууд яваад байгаа учраас эн чинь нөгөө нэг
хүүхдэд одоо багш үүдий шаардлага тавихдаа чи урам зориг өгч тавиад байгаа мó айдсаар нь дарамтлж шаардлага тавиад байгаа мó гэдэг чинь ингээд өөр болчихж байгаа байхгүй нөгөө нэг уулын орой руу явахдаа тий. Тэгэхээр чи ингээд айцаар нь ингээд шаардлага тавиад байгаа багш чинь хүүхд бол мэдээж дургуй шүү дээ. Одоо Жэни чи өнөөдөр ажилдаа хоцорч ирвэл тэдэнд үрээ цалигч аасна. Чи дотор давах уу ер нь бол. Тэгээ өдөр болгоо ийм юм руу дотор давах уу? Чи хэцүү шүү дээ тий. Тэгэхээр энэ айцаар нь шахсан тий нэг ийм дарамтуудаас хүүхдэд нөгөө мангас багшийг үсгээд байл л да. Шүү. Эн чинь нөгөө нэг сөрөг шаардлага гэдэг та. Ороод шүү дээ. Шаардлага ч гэсэн эн чинь айцаар нь дамжуулаад юм. Сөрөг хүүхдээс сөрөг шаардлага тавиад байна шүү дээ. Гэтэл энэ яг сөрөг шаардлага гэдэг юм байх хэвээр ч юм уу нэр нь гайхал юм л чаа шүү. Шаардлага гэдэг үгээ бид нар ингээд нөгөө өөр өөрийнхөө тайлбарламаар байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ шаардлага гэдэг үгийг би бол ингээд бүр хэдэн мянга задлаа хийчмаар санагдаад байгаа. Яа тэгэхээр багш нар амар олон тохиолдолд ингээд би шаардлага л тавьсан гэдэг үгээр нэгдүгээрт хүүхдэд сэтгэл зүйн дарамт учруулж байна. Тэгээ айлгаж байна, сүрдүүлж байна, доромжилж байна, доош нь хийж байна. Одоо жишээлбэл одоо нэг доош нь хийж байна гэдэг чинь чам шиг муу юмыг би хараагүй ч гэх юм уу тий. Танай ангийнхан хоёр ангийг танай ангийнхны өөрсдийнхээ ангийнхаа ангийг хараг. Яг тийм хор орно бас ингээд доош нь хийдэг шүү дээ. Доош нь хийдэг. Бүгдээрээ л тэнийг юм шиг санаа за бид нар л муу юм байна. Өөр юм хэмжин унцдаг тий. Тэр чинь ингээд бас нөгөө юм доош нь чихэж доромжилж ингэж хэлж байгаа бас шаардлага гэж үзээд. Гэтэл нөгөө талдаа тэр доромжлол нь хүүхдэд сэтгэл зүйн одоо юм тухгүй байдлыг үүсгэж дээ шүү дээ нэг юм. Тий одоо юу гэж хэлэх юм бэ? Сэтгэлийн шарах үүсгэж дээ шүү дээ. Сэтгэлийн хүчирхийлэл үүсгэж дээ шүү дээ. Одоо бол би 10 хэдэн жилийн дараа мартаагүй л явж шүү дээ. Мартахгүй. Би ч гэсэн мартаагүй л байгаа байхгүй юу? 30 хэд хүрсэн хэрнээ. Тэгэхээр чи энэ нөгөө шаардлага гэдэг үгээр бүх юмыг ингэж хариулт болгож ганцхан варианттай юм шиг өгмөөргүй байна. Гэтэл шаардлага гэдэг чинь өөрөө multiple тий ингээд нөгөө олон төрлийн хариулттай, олон төрлийн тайлбартай баймаар байгаа байхгүй юу? Тий. Эсвэл одоо нөгөө хүүхдүүдэд хит их даалгавар өгдөг. За одоо манай хүү нөгөө гүнзгий ингэдэг. Бүр солиортол даалгавартай сууж идэг. Яг чин шударгаар даалгавраа хийдэггүй л дээ. Хийж үдсэн энийг гэсэн. Тэгсэн чинь орой 6:30-д гүнзгий тараад гэртээ орж ирээд хальт нэг ойр зургийн мэдээ хувцас солиожоо суулаа 11:30-д тусаж байгаа байхгүй. Харин стайм одоо энэ даалгавар гэдэг зүйл мөн хээр одоо дарамт үсттэй бас. Би шаардлага тавьсан. Би даалгавраа хий гэдэг шаардлага тавьсан. Би даалгавраа шалгасан гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээд бас цаана тий бид нэр юу хийж ийн гэдэг дээрээ бас нэг юм зог тусах, бодох хэрэгцээ бас байгаад байна шүү дээ. Байгаад байна. Тийм биш үү? Эсвэл бас нөгөө тохиолдолд нэг иймэрхүү зөвлөсөд байгаад байгаа юм. Ямар сонголтгүйгээр нэг юм дүрм тогтоочдөг. Ингэдэг хүүхдээс сонголтын нас угаагүй. Тэгээ дүрм тогтоочдөг. Имэл байх ёстой гэждэг юм уу те. Нэг ерөөсө ганцхан варианттай. Тийм л хариултыг бүгд гэждэг. Тэгээ нэг тэгээд тэр чинь ингээд тэн сууж байгаа 30 дүүхтэй таалагдана, таалагдахгүй. Эсвэл нэг орчин нөхцөл нь болно, болохгүй янз янз л байгаа шүү дээ те. Хүүхдэд ерөөсө сонголтгүй өөрийнхөө үзэл бодлыг шууд тулгаа хийчихдэг. Тэгснэ энийг бас шаардлага гэж хэлээд байгаа байхгүй. Хүүхдүүд чинь ер нь бол ингээд өөрийн гар бие оролцсон юм да маш их туртай байдаг. Яг. Өөрөө одоо ямар нэгэн одоо ангид болж байгаа бүх процесс өөрөө орчил байх юм бол хүүхдэд хамаат болж байгаа бол хүүхдүүд тэрэндээ илүү хүчтэй. Тийм. За ядаж ангийн дүрмийг хүртэл ингээ багш гаргаж тавих. Сургуулаас нэг юм пад гэдэг нэг юм тавих. Ингээ хүүхдүүд өөрсдөө хоорондоо ярилцсан дүрмээ дагах туртай байдаг. Тэгэхээр ингээ хүүхдүүдэд сонголт өгөх нь буцаагаад тэр нөгөө нэг тэрийг дагаж биелүүлэхэд нь илүү тусламжтай болно гэсэн үг юм ээ л да. Тэгэхээр би бас тэрийг ингээд анзаараад байна. Одоо ингэ шууд орч нөө ингээ хамтдаа ярилцсан юм болгон гоё. Хүүхдүүдийн нөгөө санааг сонсох тусмаа хүүхдүүд илүү нөгөө идэвхтэй болж ирдэг. Одоо ялангуяа хүүхдүүд ингээ хүний өөр явах их тэг гэсэн юм ингээд хийх дурггүй юм үеийнхэн ер нь бол ингээ гарч ирж байгаа юм шиг надад санагддаг. Одоо би 10 жил байхад чинь багш тэг гэвэл тэгдэг байсан бол одоогийн миний зааж байгаа ангийн хүүхдүүд бол тэг гэхээр яагаад тэг хэвээр ингээ асуулт их тавьдаг. Тэгэхээр ингээд яагаад гэвэл би багш гэж хэлж бас болохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд ялангуяа одоо ингээд өсвөр насны дунд ангийн хүүхдүүдийг хооронд нь бол санааг нь сонсоод боломж өгөөд сонголт өгөөд багшд илүү ер нь надад илүү амар байдаг дөө. Тэр яагаад тэгэхээр би яагаад бол та нар өөрсдөө ингэж тий гар бие шийдсэн шүү дээ гэдэг ингээд бүр амар байдаг. Тэгэхгүй болохоор ингээд би нэг юм том дарга боос юм шиг. Тэг ин ингээд тэрийг хойноос нь
ингэж хөлсөж явах гэж бас завддаг л тоо. Тийм. Тэгэхээр энэ нөгөө нэг эерэг шаардлага болчихж байгаа байхгүй. Жиний багш ярьж байгаа чинь нэг юм сонголт хүүхдэд үлдээсэн шаардлага тий сонголт олгосон шаардлага. Чи эхлээд уншчих дараа нь даалгавраа хийчих. Чи эхлээд одоо даалгавраа хийчих дараа нь тэгээд яах вэ гэд нэг 5 минут завсарлаж болно. Эсвэл одоо цайны газар орчиж ирж болно. Одоо юу эдийн тий ингээд нэг юм сонголт үлдээдэг. Тэгээд хүүхэд өөрөө нөгөө шийдвэр гаргах боломжийг ингээд үлдээдэг. Тэгэхээр өөрөө тэрэнд амар дуртай ингээд тий урам зоригтой гүөх гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр сонголт өглөөгөө бүр нээлттэй хаяж гэсэн үг бас биш л дээ. Би бас нөгөө нэг англи хэлний хичээл дээр ингээд нөгөө тэмдэг нэр заах гад тэмдэг нэрийг хацуулсан нэр даваа зэрэг барыг хавлынгаа заах гэдэг байгаа байхгүй. Тэгэл манай хот ч урам зориггүй байгаад байна. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ та нарын хүслээр авлаа. За даваа зургийг өнөөдөр үзмээр байна уу? Хацуулсан нэрийг үзмээр байна уу гэл. Зүгээр ингээл хоёр сонголт монголт үгүй. Ингээд л өөрөөсөө нэг шийдэж байгаа юм шиг болооч гэсэн. Ямар ч гэсэн миний хичээлийг ингээд нэг хичээлээ орно. Гэхдээ яг ингээд хоёр сонголт өгчөж байгаа юм. Тэнгүүт л тэрийг нь үзье юм үзье. За өнөөдөр багшаа хавцуулсан зэрэгээ үзье гэт тэгч юм уу ингээд нэг юм хөөрхөн сонголт өгж байгаа юм шиг хэрэг хичээлээ бас орчиж байгаа байхгүй. Ихэр ч юм бас их надад. Тэр бас их хөөрхөн санагдсан шүү. Тийм байна тий. Энэ бас амар хөөрхөн эерэг шаардлага явж штэ тийм дотор ч. Тийм. Тэгэхээр нөгөө багш өөрөө хитрхи шаргуу ингэж нөгөө нэг бүр хамаг 30 хэдэн хүүхдийн нуруунд дээр гэр бүлтийн эцэг ихтэй үүрцэн юм шиг ингэж зүтгэхээсээ илүү ер нь бол тий ингээд ухаалаг ажиллах, залтай ажиллах бас хэрэгцээтэй байгаа тийм шүү дээ. Work smart гэдэг юм тий. Үнэн үү биш. Залмал гэдэг чи одоо манайхан ч муухай залтай заваа гэдэг үгүй шүү дээ. Ухаалаг бас хөрхөн талаар нь бүгдээр энэ үгийг ашиглая л та тий. Тий. Тэгэхээр нөгөө эерэг хандлага бий болгосон бас шаардлагууд их байдаг шүү дээ. Одоо жишээлбэл алтаа гаргасан ч гэсэн чи хийж сурч шүү дээ. Вау гэл те. Энд чи оролдож үзээгүйгээс л хамаагүй дээр шүү дээ. Тий. Нэг иймэрхүүдөө нэг юм зүйлийг хэлнэ гэдэг чи өөрөө хүүхдэд нэг юм айдас үүсэхгүй байх. Гол даваа талтай байхгүй. Тэгэхээр айдасгүй тэр орчинд сурна гэдэг чи хүүхэд тэгэл багшаа бивч өдөр яг үннийг хэлгээд те ингээл ийм юм болцсон учраас би өнөөдөр энэ даалгаврыг хийсэнгүй л дээ. Окей. Багш нь ойлголоо. За тэгвэл дараагийн удаа чи хийж ирнэ гэдгийг найдаж чи угаасаа л хийдэг хүүхэд ш. Ямар сонсогдох бол те. Йой. Ямар гоё. Бараг ойлмаар ойлмаар л шүү дээ. Багш тэгдэгээс над. Хүүхдүүд тэгээ багшд худлаа хэлж нүур ажиг үнэ хэлдэг юм гоё юм орчин байна гэж бас гоё шүү. Заавал нэг дэвтрээ марцсан гэдэг чинь бас их юу шүү. Тэгээл үнэ хэлчихэр чинь бүр ингээ ямар ч үл ойлголцол байхгүй. Тэр багш энэ бас даалгавар хийдгүү гэж дотроо бод нэг юм бодож мадах юм байхгүй. Итгэл хүлээлнэ гэдэг чинь бас цаагаад хариуцлага гэдэг юм байна. Эндээс харагдаж байна л та. Тэгээд бас нөгөө багш чинь бас нэг өглөө олчих гээд байдаг шүү дээ. Та нарын ингэсэнгүү, та нарт тэгсэн тийхгүй яасан гэх нэг. Тэгэхээр яг зүгээр миний бас нэг харж байгаа юм нь нөгөө ангийг бүр багаар нь бүр томоор нь тэгэж удирдах. Эсвэл дотор нь баг туваах. Тэнгүүтээ тэр багийнх нь аглагчт нь багийнх нь тэр гişүүдэд нь үүрэг хариуцлагыг оноочих. Тэгээд тэнгүүтээ нөгөө хэд нь хоорондоо нэг нөгөөгийнхөө цагийг бүртгээд нэг нөгөөгийнхөө даалгаврыг шалгаад нэг нөгөөгийнхөө одоо тэр нэгдсэн тийм одоо хичээл байлаа гэхэд хичээлээ прожект хуваагаад нөгөө прожектоо дотор нь хэрэгжүүлэх нэг хит хитэн баг хуваагаад нэг 5-5-аар нь ч юм уу тий 4-4 тэгмүүдээ нэг нь багийн ахлагч байлаа гэхэд нөгөө тий цаг баригч нэг нь хүний нөөцн хин нэг нь одоо юу гэдэг үйл ажиллагааны юм одоо менежер гэдэг юм ингээд нэг хөрх үүрэг оноогоод хариуцлага сургаж байгаа байхгүй. Тэгэхдээ тэн дотроо яах вэ гэхээр нөгөө багш үглэх шаардлага бол танаа багийн тэгээ нэг гişүү хайцсан бэ гэл тэгэхэд хааста нөгөө цагийн менежтэй хүн чинь гүүгэлтэй тэр хайж энэ хайж гэл хоорондоо нэгийг нөгөө нэг амар гоё ингэж одоо хянах цагдах тий нөгөө багш ажлыг өмнөөс нь хийчих хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр манайхан нэг юм багаар нь ажилуулдаг, багаар нь сургадаг багийн энэ нөгөө одоо ажлыг дэмждэг ийм юм руу бас одоо хичээл сургалтынхаа нэг 10 орилуудыг оруулжвал бас өөрөөс нь амар том одоо нөгөө багшаас хариуцлага мултарчна. Тийм шүү. Одоо хүнд тий 30 хүүхдийг 30-ууланд нь ингэж нэгээр нь ингэж хэлж яхаар баг болгож байх чинь нэр гоё санагдав. Энийг нэр хэрэгжүүлж үзнэ. Тэгчээ дараа нь подкастаараа дахиад өөрсдөө хэлснэ. Тий. Тэгэхээр тэр арга бас амар зүгээр одоо надад санагдаад байгаа юм. Тэгэхээр багш ингээл тий хоцорсон 5 хүүхд болгоны араас нь ингээл одоо ингээл фэйсбүүк дээр хичээл тэр яагаад хичээл таслаа ингээл яасан гэл бөөх ингээл мөрдөгч юм шиг хянагч юм шиг тэгээ цагтаа юм шиг ингээл араас нь явах шаардлага байхгүй.
тий. Тэгж яхад өөр өөрсдийг нь хариуцлага сургах. Нэг тий. Тэгэхээр бас л нөгөө нэг юм шаргуу биш. Тэгээ нэг юм ухаалаг ажиллах, тайван ажиллах юм хэрэгцээс байгаад шүү. Тэгээ яг зүгээр нөгөө талаасаа зүгээр нэг юм бас яваад идэм билээ. Багш нар дотор юм контролдох гээд байдаг. Бүгдийн өөрийнхөө нэг асаар байлгах гээд байдаг. Томатоо суулгах гээд байдаг. Гэтэл яг үндэ томатоо суулгах гээд байгаагийн цаана нь юу байгаа юм? Томатоо суусангүй чи гэж шаардлага тавиад идэг ч юм уу тий. Цагтаа ирсэнгүй чи гэж шаардлага тавиад. Яг үндэ багшийн хичээл өөрөө сонирхолтой байдаг, өөрөө гоё байдаг, хөвгчлөлтэй байдаг. Нөгөө манай нөгөө соёлоо багш нэг юу релизээс ш. Багшийн хичээл өөрөө хүүхдийн утсан дээр аваад тоглоом шиг, компьютер тоглоом шиг тий. Нэг амар хөвгчлөлтэй юм байвал цаадалч зүгээр өөрөөсөө онгороо л басаал юм хийчихдээ гэд. Тий. Тгээс сууж ирсэн ш. Яг түүнтэй адилхан нөгөө юм багш өөрөө хичээлээ сонирхолтой болгочтой, бүтээлж байлгачдаг, хүүхдийг нь өөрсдийг нь оролцуулцдаг. Тэгээ нэг ийм байлгаад ирэх чинь нэг талаасаа багшд өөрт амар амар шүү дээ. Нөгөө талаасаа эн чинь ингээ хүүхэд өөрөө хариуцлага сурж юм. Тэг ингээ нэг цуваагаар явдаг, нэг тэг морины замаар явдаг нэг тийм бүгднгийн нэг үйлдвэрээс хэвлээ гаргацсан бах ижлэх юм бид нар ингээ үйлдвэрлэж болохгүй шүү дээ. Тэгэхээр чи яалтчгүй ингээ хүүхэд өөрөө тий оролцдог, өөрөө хариуцлага тийм дотроос сурч идэг, өөрөө нэгэндээ шаардлага тавьж идэг. Чи цагтаа ирэх хэвээр. Манай багийн 4 минь. За чи 4 зөрчлээ. 4 зөрсөн бол 1000 төгрөгөөр торгуу бол одоо юу ч идэв. Хүүхдүүдээс амар хөөрхөн юмнууд уг нь гарч ирдэ штэ. Тэгээ тэрэнд итгэх. Яг үдэ нэг удаа хийж чадахгүй ч болно шүү дээ. Хоёр дахь удаагийн хүлээгээл үзэлтэй. 3 дахь удаагийн хүлээгээл үзэлтэй. Yes, 4 дахь мөрөвдөх удаагаас хүүхдүүд бүр хизээний юм шиг амар хөөрхөн зохион байгуулалтанд орцсон, алдаанаасаа суралцсан, дүрм зурмаа тогтооцсон. Тэгээд одоо яадаг чи ингээд шал өөрөлцөө явж байгаа байхгүй. Тэр чи ингээд багш жоохон яарад идэв юм шиг надад санагдаад. Тийм шүү дээ. Нэг би чам нэг хэлээ. Би ч өчтөр хэлээ өстэй. Урчтар хэлээ өстэй гэл нэг тэгдэг. Гэтэл одоо би нэр хаанаас тийг сонсч байсан бэлээ. Ямар нэгэн зуршил хүн цугт хүртлээ 6 сар болдог. Тийш. 6 сар болдог. Тэгээд тэр хүүхдийг ингээд даалгавраа хийлгдэг болохыг хүлээхийн тулд та 6 сар хүлээх нь шүү дээ. Тэг таны хүсэж байгаа одоо habit-ийг суулгах тэр хүүхд суулгаж байгаа бол дор хаяж 6 сар хүлээх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чи 10 хүлээ 20 хэлээ гэдэг чинь уусаар хэлэх хэрэгтэй бол юм байна. Тэгэхээр төвчээртэй байх хэрэгтэй. Хүүхдэд итгэл хүлээх хэрэгтэй. 1 2 тий билүүлээгүй байлаа гэдэг тэр хүүхдэд хийхгүй байх гэсэн үг тэр чинь дуршил болтлоо. Явднаа л гэдгийг бас ойлгож хэрэгтэй юм байна дөө. Тэгээд бас би Жени энтрийг залуу өгшөөж хат хэлсэн. Залуу эхний жил дээр нь хэлдэг байсан шүү дээ. Одоо Жени наадвал чинь тий өдөр болгон хичээлээ шинээр орж байгаа юм шиг заа. Хүүхдийн тархин ингээд 40 хэдэн удаа давтчихэж наа чи ингээ ойлгох юм аа. Тэмчээс чи ингээд өчигдөр заацсан шүү. Өчигдөр заацсан. Яагаад энэ хариулахгүй ингэж ерөөсө битгий бод. Эсвэл энийг мэдчихэж байгаа шүү. Эдгээр өчигдөр хэлсэн юм чи эдгээр мэдчихэж байгаа гэж бодоод битээ алгас. Тэ тэдрээс ингээд хитрхи өндөр юм битээ хүс. Зүгээр л өдөр болгон хичээлээ бүр цоо шинээр орж байгаа юм шиг ингээд орчих. Өөртөө нэг тим юмыг өөртөө жоохон суулгачих. Тэгэхээр амар идэм аа мэдээ гэд багш нарт хэлдэг тийм. Тэгэхээр чи багш өөрөө би өчигдөр хэлсэн юм чи урчигдөр хэлсэн юм чи гэдэг юм бас байхгүй болчих гээд ш. Би тавд өчигдөр хэлсэн гэтэл та нар санахгүй штэ гэл ингэр чинь бас сүрдүүлээл штэ. Та нар одоо ямар арчаагүй юм бэ? Ой тогтолтгүй юм бэ? Тэ нэг тиймэрхүү юмыг шууд л хандлагаараа харилцаараа өгчөөд ш. Тэр чинь чи бас ингэдэг нэг юм болохгүй хагаад байна тий. Тийм тэгээд шаардлага гэдэг зүйлээ бас ингээд хоёр тийш нь ойлгомоор байна. Би тэгээд тэр юунд ор манай админы асуусан асуултуудыг ингээд буцаагаал харж яхад яаж та шаардлага тавьдаг вэ? Яаж та юу лээ? Таны шаардлага ямар шаардлага тавьдаг вэ? Яаж тавьдаг вэ? Энтэр гэсэн нэг тиймэрхүү асуултуудад хариулж өгөөч гэд буцаад шаардлагын тухай ярьсан багш нарын юмнуудыг буцаагаад асуусан байсан. Тэгж яхад болохоор бас л ерөнхий томатоо суухыг шаарддаг. Тий эсвэл одоо ингээд амар ерөнхий тийм зүйлсүүдийг багш нар амар их бичсэн харагдаад байсан. Тэгээл би яг бодож ирсэн. Эн чинь ингээд дотор нь хүмүүс тий ойлгохгүй дотор нь ингэж нэг шаардлага гэдэг үгээр өөрийнхөө хүчирхийллийг хаагаад иж болохгүй. Тийм ер нь бол хатуугаар хэлэхэд ер нь бол тийм л тий. Бид нар алим болох ингээд тойрчгүй дээ тий.
Шаардлага гэдэг үгээрээ тэгэж өөрийнхөө хүүхдэд өгж байгаа сэтгэл зүйн хүчирхийллийг, дарамтыг, айцыг халахлаад аж болохгүй л дээ үнэн хэлэхэд тийм. Би шаардлага тавьсан гэл орилж харшааснаа шаардлага тавьсан болгочдөг. Эсвэл тэр хүүхдийг доош нь ч доош гэсэн. нь чихээд байгаагаа чи хэвээр ямар арчаагүй гэл. Тийм байгаагаа ер нь би шаардлага тавьсан гэдэг үгээс халахулж болохгүй л дээ. Энэ дээр тэгээд ер нь бол буцаагаад тэр постны доор явж байгаа сэтгэлдлүүдийг ерөнхийд нь харахад бол гэтээ яг зарим нь багш нар бичсэн, зарим нь эцэгчүүд бичсэн л ахaltaа тий. Тэгээд ерөнхийдөө мангас багш гэдгийг тодорхойлж байгаа байхгүй нөгөө хүүхэд ялгаж харьцдаг арга гэр тий ажил арга гэр амьдралынх нь нөхцөл байдлаар нь тий ялгаатай хандаад хүүхдэд тавгүй байдал. Yes энэ чинь тэгэл бас сэтгэл зүйн хүчрхийлж шүү дээ тий. Ахаал дээрээс нь айц мэдрүүлдэг ууртаа багш бол мангас. Yes айц мэдрүүлж юмд чинь чиний тавьж байгаа тэр шаардлага чи өөрөө одоо сүрдүүлж юм, айлгаж юм, тавгүй болгож юм гэсэн үг яваад байна шүү дээ тий. Ахаа дээрээс нь хүүхдэд ерөөсөө урам өгдөгөө агшиг мангас гинэ гэдэг жаа байхгүй. Тэгэхээр чи ингээд бас л тий урам гэдэг үг энэ дотор чи явж байгаа зү. Тэгэхээр эн чинь чиний шаардлага бол тий доромжсан, айлгсан, сүрдүүлсэн, дарамтлсан, хит их шахсан хэрээс хэтэрсэн юм л бас яваад байна шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд нөгөө тэр хүн чинь сэтгэлийн амтан тэгэхээр тэр хэрэг шаардлага буюу нөгөө урам өгч дэмжсэн, хийх мотивацийн төрүүлсэн уулын оройроо үүрээ нисэх биш хүүхдэд урд нь ороо гүйлтдэг нэг ийм болгомоор байгаа бол тэгэл бас л шаардлага гэдэг үгнийхээ утгыг надад сантаа ойлгох хэрэгтэй байгаа байхгүй тий. Ерөөсөө ингээл зөвхөн цалингаас болж ажилтдаг ажилтаа дургуй хүнийг хэлнэ. Эсвэл нөгөө нэг юм хичээл зүтгэл байхгүй нөгөө хүний хүүхдийг сургахыг бүр юм ял юм шиг хүлээж авдаг. Тэг гэл ингээл иймэрхүү юмнууд очиж байхгүй. Жишээлбэл ууртаа багшийг хэлнэ манай нэг хүүхэд лав ээжээ манай багштай амар ууртаа гэж байнга гэлдэг гэд тий. Тэгээ дотоод асуудлаа ерөөсөө анзаардаггүй, анзаарч сураагүй, мэдэхгүй яаж сурах учраа олохгүй стресс бухимдлаа ингээ хүүхдэд санамсаргүй гаргацдаг багш хүртэл мангас юм аач гэдэг юм уу. Бүх талаар ерөөсөө хүмүүжээгүй хүн мангас юм аач гэдэг. Yes. Ерөөсөө yes л ахгүй да эдгээр чинь. Тэгээд эн чи бид нар бас юмыг наантаа цантаа ойлгох насан дээр ирсэн биш шүү дээ. Тэгэхээр чинь шаардлага гэдэг үгнийхаа үгээрээ бүх юмыг ингээл халахвчлаа л. Тэ би шаардлага тавьсан би шаардлага гэд ингээд иж болохгүй чиний чинь цаана яг үндэ чиний шаардлага хүүхдэд урам зориг өгч хийх сэтгэл тэмүүлэл тэр одоо мотивацийг төрүүлж байгаа юм уу? Эсвэл нөгөө айлгц сүрдүүлж доромжилж тэ ингээд доош нь хийж чи чадахгүй чи арчаагүй чи одоо станыг дандаа хариуцлагагүй ханддаг одоо юу гэдэг ингээл хамаг юм те сичээд хайж байгаа тийм үгээр алаад байгаа юм уу? Тэгэхээр яг одоо ингээ харахаар юугүй бас нэг хүүхдийг барьж аваад өшөглөөл зодоол нүүр нүдгүй алгадаал тий миний нэг 5 дугаар 6 дугаар ангид сурч исэн үеих шиг бас байхгүй л юм л та. Гэхдээ нөгөө сэтгэл зүйн хувьд амар их юм дарамтанд оруулдаг. Маа хүү бүр их ингээ хийжсэн шүү дээ. Багш нар яах вэ гэж нэг зодож моддох юм уу? Гэтэ яг өөрөө дотроос идтэл тийм үгээр юм хэлдэг гэж байгаа. Оо ямар амар үг юу? Дотроос идтэл гэж хэлсэн биш. Тэнгүүд би бүр ингээд гээ зогдчихж байгаа шүү. Өөрөө өөрийгөө дотроос идтэл тийм үгээр ингэж одоо багш нар үг хэлтэй маа гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь сэтгэл гэдэг чинь өөрөө бас эргэтэн юм аа. Гаднаас нь чи алгадад зодоод тий өшөглөөд байхгүй ч гэсэн үгээрээ сийчээд байвал тэр чинь ингээд өөрийгөө дотроос нь идэж гин. Бүр ингээд өөртөө итгэлгүй хинжил болж штэ. Тэгэхээр чи ингээд шаардлага гэдэг үгээр хамаг юмыг тий хайцаалал би даалгавар хийсэнгүү гээд араас нь хөөцөлдсөн ээжтэй нь бол заавтаа нь аав ээж хүүхдээ өмөрсөн мангас. No. Тэгэхээр энэ багш нар өөрсдөө бас нэг юм ухаалаг ажиллах хэрэгтэй байна. Юмыг ботдог баймаар байна. Юмыг бас талаас нь тунгаадаг баймаар байна. Энд чинь оюуны ажил шүү дээ. Цагтаа болоход энэ бол ингээ барилга байшин барихгүй байгаа ч гэсэн энэ чинь хүнийг бүтээж байгаа юм. Оюун санаатай нь ажиллаж байгаа юм. Оюуны ажил ахгүй юу да, бүтээл ахгүй юу да. Гэтэл ингэж нэг юм хүн нэгтгэх үеих шиг юм тарихаар ажиллаад иж болмооргүй л шүү дээ одоо тий. Тийм нэг ийм байна. Тэгэхээр одоо судаагш одоо өнөөдөр яриаг дүгнээд тий нэг эрэг сүрөг шаардлага гэж би одоо яриад ахын зүв байна уу буруу байна уу тий. Эсвэл одоо юу гэж хэлмээр юм шаардлага гэдэг бүх нийтээрээ ингээл нэг бөөнөр нь ганцхан шаардлага гэдэг үг. Бүх үйлдэлээ ингэж хаачаад ах нь бас зүв ч юм уу буруу ч юм уу тий. Бас яг юу бодогдож чинь өөрөө яг ингээ багшлаад явж байгаа.
өөрөө бас тий ингээд нэг подкастуудыг олон багш нартай уулздаг. Өөрөө бас ингээд янз янзын вебинар хөтлөөд тий янз янзын ном зохиогоод ингээд яг нэг гар биеэрээ яг нэг хүүхдтэй ажиллаж байгаа хүний хувьд миний одоо юу гэдэг өнөөдрийн ярилцсан зүйлс Жэни багшд одоо яаж тусч чинь тий ингээд тэр талаараа бас дүгнэлт хийх байх гэж бодож байна. За. Ихэд би бас нэг хэдэн жилийн өмнөхрөө ингээд буцах юм бол би бас энэ шаардлага гэдэг үгийг бас ингээд бас ойлгохгүй явж байсан үе надад байна л да. Тэгээд мэдгүй чадахгүй зүйлээ ингээд нөгөө нэг хүн багш хүн ингээд нөгөө нэг юу яагаад гэдэг цутаагаад идэг тэгэнгүүт л ингээд мэдээд чадаад авчих юм бол ингээд одоо энэ шаардлага гэдэг зүйлийг юу вэ гэдээ ойлгоод авчих юм бол цацхад амар амархан. Тэгэхээр багш хүн ингээд ирэлж хайгуулж байх хэрэгтэй гэнээс харагдаж байгаа юм л да. Тэгээд энэ би бас ингээд өөрөө бас ингээд хүүхдүүдэд шаардлага тавьж ин гэдэг ингээд боддог байсан юм. Тэрийг би буруу гэдгийг ч мэдэхгүй. Би зүгээр ингээд тэнд амар өөр ихтгэлтэй. Би ингээд хичээлээ хийгээ хэлж байгаа штэ. Би нүгт хичээлээ битээ таслах гэдэг ингээд би баян хэлж штэ. Тэгэл энийг ингээд зүг гэдэг ингээд ойлгоцсон байдаг. Ягаад гэвэл энэ чинь нэг надад хүн сануулаагүй ч юм уу би өөрөө судалж мэдээд ингээд энэс нь уншааг болоход тэрэндээ ингээд 100% ихтэй өөрийнхөө дараад байдаг. Тэгэхээр ингээд мэдснийхаа дараа миний шаардлага ч юу вэ гэдэг татаад руугаа нэг ингээд ч ихсэн тэнгууд л яалтчгүй. Шаардлага гэдэг зүйл чинь янз янз байх хэрэгтэй юм байна штэ. Би энийг ингээд ойлгоо мэдчих юм бол нэраа хүүхдүүд маань чамаа өөрөө ч хичээлээ явуулахад амар юм байна гэд ойлгож авч ирсэн. Тэгэхээр ингээд Викторийн ярианаас ч гэсэн те багш нөгөө одоо struggle болж байгаа эсвэл ингээд мэдгүй байгаа багш маань ингээд мэдээд авчих юм бол би амар баярлах байхаа. Ягаад гэвэл одоо энэ шаардлага гэдэг зүйлээр бүх юм хацаалаад идэг энэ үе бодох юм бол амар өртөлтөл харагч юм л да. Ягаад гэвэл ингээд хүүхдийг ингээд сэтгэл зүйн хямралд оруулж исэн, өөрөө бас их ингээд стрессэнд орж исэн гэдэг зүйлийг ухаараг болж явж исэн байна л да. Тэгэхээр багш нартай хандаж эхлэхэд өөрлөгөө нэг өнгөөгөрөө тийм мэрэгчлээ ингээд ирэл хаа хийгээрээ тэгээд болохгүй байгаа зүйлээ засаад авчих юм бол ингээд таны хичээлтэй таны одоо ойлгуулж байгаа зүйл одоо тэр хүүхдэд хичээл сургалтын ч гэсэн бүх талаараа ирнэ бол ингээд тусдын болдог учраас би юу яриад байна. Зөв шүү дээ тий. Ерөөсөө тусдын л болж байгаа шүү дээ чи тий. Тэгээ цагтаа тулахад ерөөсөө л багш хүний зорилго дээрээс нь эцэг гихтэй тэр хүүхдийг сургуульд авчиж өгч бүтэн өдрийн тал тэр хүний одоо юу гэдэг хараа хяналт тэр хүний хариуцлага доор ингэж үлдээж ийн гэдэг чинь бас л тэгээд нэг юм сургачих юмсан нэг юм ойлгуулчих юмсан ирээдүйд хүүхд маань ажгүй мэрэгжил боловсрал одоо хумсартаа олчоосоо гэл ингээл ээж аав чи тийм л хүсэлтэй байгаад байгаа шүү дээ. Гэтэл нөгөө багш чи тий сурах гэж ийн гэж хэлээд урмын мохоохоод ууцыг хуглаад баймаргүй л аахгүй. Тэгэхээр чинь яалтчгүй багшаа сайн ярьсан тий шаардлага гэдэг үгээр бүх юма битээ хаагаад те. Чи яг үндэ шаардлага гэдэг үгээр хүүхдийг хүчрхийлээд байгаа юм шүү дээ. Сэтгэлийн өвдгөөд сэтгэлийн шархлуулаад насан туршид мартахгүй травмадаад тий урам зориг нь мохоогоод хинч биш болгоод байгаа юм шүү дээ. Цагтаа тулахад ийм гоё урам өгдөг өөрт нь итгэдэг нэг тийм багшаас хүүхд салдаггүй шүү дээ. Надаас л хүүхд салдаггүй шүү дээ. Намайг тойроо захирлын өрөөгөр зүгээр ингээл хайгаал бижигнэлгүйгээд идэв шүү дээ. Тэгээ би ингээд өөрийнхөө үйлдэлийг бодоол үзэхэр би бас л тийм л байгаа байхгүй тийм болохгүй байна багш яах вэ нэрээ хичээл хүмүүлээс сахилгуудад байна гэл нөгөө залуу багш нар чи аргаа мэдхгүй ч үедээ хөтлөөл өрөөнд оруулж ирээл суулгачдаг. Тэгээ тэр үед чинь тэгэл би тий ингээд юу яажлаа чинь одоо дараагийн удаа ингүүзээ би чамд итгэж ийн гэдэг нэг юм итгэл найдвар үлдээгээл нөгөө хүүхдийн галын мохоочгүй юмсан гэл гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд өрөөгөө солиод бүр шал өөр газар очиж сууцж жиси намайг хайгаад та ямар гоё өрөөдөөс би таньс төдөө сонсон шүү дээ зүгээр одоо бүр өдөр алга ер цаг бүртгэдэг ажил хийж шүү дээ. Тийм ингээ харахаар ч юм багш өөрөө ямар одоо ямар хандлага гарна буцаага тэр нь ирдэг юм шиг л санагдаад байна л та. Ингээл сөрөг хандлагаар ингээ хандаал байвал яаж буцаагаад одоо тийм хүүхдүүдээс гоё зүйл гарна гэж хүлээх хэрэгтэй. Тэгэхээр багш өөрөө хамгийн нэгдүгээрт хүүхдэд итгэл хүлээлгдэг, урам зориг өгдөг, хүүхдийн урам зориг хасаасан эерэг ийм шаардлагууд, эерэг ийм хандлага гараалах юм бол буцаагаад эерэг хандлага ирнэ гэж би юу ойлголоо л та. Тэгэхээр багш нар тэр шаардлага тавьж байгаа одоо хичээлээ зааж байгаа тэр байдалтай ерөөсөө л дандаа л эерэг байх хэрэгтэй. Ууралж бухимдсан байлаач гэсэн тайвшруулах арга олох хэрэгтэй. Арга олох хэрэгтэй. Одоо нөгөө манай багш нарын ярьдаг
нэг авторкаар ингээ үзсэнгүүд за болохгүй байвал дахиад Цэцгэн толгойтой авторкаар үзийгээд маш олон аргатай. Тэгээд нөгөө two box гэдэг шиг юм арга зүй хайрцагтай тэндээ ингээ янз янзын багштай байх хэрэгтэй. Тэгээд нэг юм авторкэнд харахгүй байлаа гэдээ уралж бухимдаад орилж хашгираад байхгүй. За тэгвэл нөгөө авторкаараа үзье гэдэг юм арга зүй цуглуулдаг. Өөр ингээс юм tool box-той байгаасаа гэж юу нь бол өсөж юм л да. Тэгэхээр шаардлага гэдээ яриад байгаа одоо энэ залуу багш нар байна, эцэгчүүд байна. Хандаж хэлэхэд тэгвэл шаардлага гэдгээ та өөрөө ухаж ойлгооч. Та яг ямар шаардлага тавиад байгаа юм бэ? Таны шаардлага чинь хүүхдэд урам зориг өгөөд байгаа юм, итгэл өгөөд байгаа юм уу? Утас нурууг нь хуглаад байгаа юм уу? Сэтгэлийн шарах өгөөд байгаа юм уу гэдгээ сайн тунгааж бодороо л гэж хэлмээр юм. Тэгээд хүн ингээд нэг хилээд өгчих юм бол ойлгочдаг штэ тий. Тэгэхээр тэрнээс биш таны ингээ хувь хүн рүү чи ингээ хандаж хэлээд таныг ингэж уцалж чинь тэгж уцалж чинь тий хэлэхгүй байгаа учраас тий. Иймэрхүү мэрэгжлийн юм юмнуудыг уншиж судлаад мэрэгжлийн зүгээс ингээ зөвлөж байгаа зөвлөгөөнүүдийг тусгаад авчих юм бол тэр багшд л ер нь бол тий юм болж үлдэнэ гэж би бодож байна л да. Тэгэхээр бит хоёрын одоо энэ подкастнаас бит хоёрын ярианаас өөртөө хэрэгтэй зүйлийг олж авсан бол маш их баярлах байна. Дээрээс нь бас тий үнэтэй зөвлөгөөнүүдийг бас өгч болно шүү дээ. Манай подкастнуудаа бас чөлөөтэй комент хийрээ. Тэгээд харилцан туршлага авалцъя л гэж хэлмээр байна да. За энэ удаагийн подкаст маань үгээр ингээд дуусаж байна. Дараагийн подкастаараа уулзлаа. Түр баяр таа. Баяр таа.